За сайн байцгаана үзэгчдээ. Галийн байгууллагаас бэлтгэн өргөдөг Гайл подкастын маань 2 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За энэ удаагийн дугаараараа бид Галийн албанд залуу үеийнхний оролцоо гэсэн сэдвийн хүрээнд зочинтойгоо ярилцах болно. За 2 дахь дугаарын зочноор Галийн ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвийн багш, Галийн улсын байцаагч Ануужин хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За бид хоёр өнөөдөр сая хэлсэнчлэн одоо Галийн албанд залуу үеийнхний оролцоо буюу одоо Галийн байгууллагад хэрэг залуу үеийнхээ ажилтны ер нь одоо Галийн байгууллагад залуу үеийнхэн одоо орж ажиллахад юун дээр анхаарахын гэх мэтчлийн сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгэхээр одоо хавар болж ийн оюутан залуусаа сургуулаа төгсөж ийн 10 жилийн дүүнер маань ч гэсэн бас мэрэгжлээ сонгох одоо цаг үе дээрээ тулж ирсэн байна. Тэгэхээр бид хоёрын одоо энэ ярилцж байгаа сэдв бол бас цаг үе олсон одоо ийм сэдв болов уу гэж харж байна. За тэгэхээр Ануужингийн хувьд одоо өөрийгөө товчхон танилцуулаач Галийн албанд одоо хэдэн оноос хойш ажиллаж байна? За бүгд өдрийн мэнд хүргэе. За намайг Ануужин гэдэг. Яг одоо бол Галийн ерөнхий газрын дэргэдэх сургалтын төв багш Галийн улсын байцаагчаар ажилладаг. Галийн тариф татвар болоод Галийн үнэ үнэлгээний чиглэлээр сургалт ордог ийм хүн байгаа. За Галийн байгууллагад бол 2022 онд анх одоо хяналт шалгалт хариуцсан Галийн улсын байцаагчаар томилогдож ажилласан. За тэгээд одоо хүртэл бас ажиллаж байна. Их сургууль мэрэгжлийн үеийн Ануужингийн. За би Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуульд худалдаа хөтөлбөрийн Галийн удирдлага мэрэгчлэр гүнзгийрүүлэн суралцаад 2022 онд бол төгссөн. За тэгээд яг мэрэгчлэрээ одоо ажиллаж байгаа. Галийн байгууллагад бас яг яаж явж байгаад орох болов энэ талаараа ярил. Нөгөө 12 дугаар ангиа төгсөөд ерөнхийдөө бол элсэн орох сургуулаа бол сонгосон байсан. Монгол Улсын их сургуульд тэрэн дотроо 7 салбар сургууль дотроос хууль зүйн сургууль болон бизнесийн сургуулийн аль нэгэнд бол эсэж орно гэсэн юм бодолтой байсан. Тэгээ яг мэрэгчлээ сонгох үедээ бол өөрийнхөө яг хүсэл сонирхлыг одоо дагаад ерөнхийдөө ийм хууль эрх зүй одоо хууль сахиулах чиглэлийн ажил хийхийг хүсэж исэн. За тэгээд ирээдүйд ажиллах нөгөө ажлын байр маань доктортой ингээд нэг газар биш одоо ингээд өөр ажлын байран дээр ажиллах ийм сонирхолтой тийм байвал илүү сонирхолтой юм болов уу гэж бодож одоо мэрэгчлээ ер нь бас сонгож орсон байгаа. Тэгээд тухайн үедээ бол ерөнхийдөө Галийн байгууллагын талаараас хангалттай мэдлэг мэдээлэл байхгүйсэн хэдий ч мэрэгчлээ сонгоод суралцсныхаа дараагаар мэрэгжлийн хичээлүүдэд үзээд ер нь бол мэрэгжилтэй энэ мэрэгжилд за Галийн байгууллагад одоо энэ Галийн улсын байцаагчийн ажилд бас их дурлсан. Тэгээд ер нь бол сонголтоо нэлээд зөв хийсэн гэдэгтээ бас баяртай байдаг. За тэгээд Галийн байгууллагад бол анх яаж ажилд орсон бэ гэхээр сургуулаа төгссөний дараагаар яг тухайн үед бол төрийн албан агчийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зарладаг байсан. Хаврал, намрын улиралт тэгээд 6 сард сургуулаа төгсөөд 10 сард болох төрийн албан агчийн ерөнхий шалгалтанд ер нь бол бэлтгэжсэн. За тэгээд бас энэ үед бол нөгөө 10 сард Галийн ерөнхий газраас Галийн хөгжлийн чиг хандлага гэсэн сэдвтэ олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг бол нийт Галийн албан хаагчид болоод Галийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд судлаачдын дунд бол энэ эрдэм шинжилгээний хурлыг зарласан байсан. За тэгээд би энийг бас мэдээд яг энэ одоо эрдэм шинжилгээний хурлын сэдвүүдэд бас одоо тохируулан өөрийн судалгааны ажлаа бэлтгээд оролцсон. За тэгээд бас энэ эрдэм шинжилгээний хурал дээр өөрийнхөө бэлдсэн илтгэлийг бас одоо хэлэлцүүлэх юм боломж надад бол олцсон. За тэгээд миний одоо бэлтгэсэн одоо судалгааны ажил маань бол дид байрыг эзлээд за тэгээд энэ эрдэм шинжилгээний хурлын дараа надад Галийн байгууллагт ажиллах ажлын санал бол ирээд тэгээд Галийн байгууллагт ажилд орж исэн. Тэгвэл бас их сонирхолтой байдлаар Галийн байгууллагад орж ирсэн юм дээ. Эрдэм шинжилгээний хуралд оролцоод дид байранд ороод тухайн үед Галийн ерөнхий газрын одоо сургалтын төвийн багш эрдэмтдээс тэм санал гаргасан баг тий. Тэгсэн. Тэгэхээр тухайн үед одоо тэр саналыг хүлээж аваад Галийн байгууллагад ирээд анх одоо яг хаана одоо хамгийн анхны ажлын байр нь хаана байсан? Ер нь яг Галийн байгууллагад ажилд ороод тэгээд төсөөснөөс ер нь хэр байсан бэ? За миний хамгийн анхны ажиллангараа Сэлэн аймаг дах Галийн газарт хяналт шалгалт хариуцсан Галийн улсын байцаагчаар томилогдож ажиллаж исэн. За тэгээд яг оюутан байх үедээ 8-7 хоногийн үйлдвэрлэлийн дадлага бол Улаанбаатар хотын Галийн газарт хийж исэн. За тэгээд яг одоо
өөрөө тангараа өргөө төрийн жинхэнэ албаа хаагч болоод хувийн тэмдэгтэй болоод ингээд энэ дөрвөн товцыг өмсөөд ажиллаа хийхээр одоо Хэлний момт дээр очих үед яг миний одоо бодож төсөөлж байснаас бас ерөнхийдөө бол зөрүүтэй байсан. За одоо юу гэдгийг хичээлээрээ үзчихсэн онлайн хичээлүүдээ би яг нэгтгээд нэг болгож хэрэгжүүлэх тэрийг одоо ингэж одоо уйлдуулах тэг яг практик дээр энэ галим байгууллага ямар ажлыг хийгээд байгаа энэ тэр Хэлний момт дээр ажиллаж байгаа хүмүүс ямар үүрэг гүйцэтгээд байгаа энэ одоо улсын энэ хэлийн энэ үйл ажиллагааны талаар бол бас яг очиод боддоор ажиллах үедээ бол мэдэрсэн. Та Гайл подкастыг үзэж байна. Тэгэхээр бас анх шууд Сэлэнгийн аймагт Алтан булгыг бомб руу томилогдсон байх юм шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо өмнө нь ер нь Сэлэнгийн аймагт руу үзчихсэн нөө одоо огт төсөөлөөгүй ямар ч танихгүй мэдгүй тийм орчин одоо угтсан байх нь шүү дээ. Огт очиж үзээгүй. Би өөрөө нөгөө Улаанбаатар хотын. За тэгээд ямар нэгэн байдлаар одоо гэрээсээ хоол гэдэг юм уу те ингэж орон нутг руу ерөнхийдөө бол аялахаас бусдаар ингэж явж үзээгүй. За тэгээд 11 сард миний одоо тушаал Сэлэнгийн аймаг галин газарт одоо хяналт шалгалтын мэцэгчээр томилогдохоор гараад за тэгээд тушаал гарснаас хойш ажлын 3 хоногт бол одоо тухайн ажлын байран дээр заавал очсон байх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ 3 хоногт бол өөрийнхөө одоо хувийн хэрэгцээнд байх бүх зүйлсээ бэлдээд за тэгээд Сэлэнгийн аймагт бол томилогдоод очсон. За тэгээд хамгийн ихний одоо ажлын байр маань бол Сэлэнгийн аймаг дахь галин газрын Алтан булаг худалдааны чөлөөт бүс дээр хяналт шалгалт хийхээр бол томилогдсон. За тэгээд 12 сарын яг эд хүүтэн үед за гадаа болон дотор одоо ингээ ажиллах бас миний хувьд бол их том сорилт байсан. За гисэн эдэж тухайн үед бол нөгөө хамт ажиллаж исэн албаа хаагчдынхаа тусламж дэмжлэгээр энэ сорилтыг бол одоо өнгөөд аваад гарсан. За тэгээд бас миний одоо хамгийн анхны ажлын гараанд бол Сэлэнгийн аймаг дахь галин газрын хамт олон маань маш их тусламж дэмжлэг үзүүлж олон зүйлсийг бас шинээр сурч мэдхэд маань тусалсан. За тэгэхээр ер нь галин байгууллагад одоо залуу үеийнхний оролцоо хэр байдгийг галин байгууллагад орж ажиллах сонирхолтой те залуучууд одоо хэрэг байна гэж бодож байна. За намайг анх ажилд орох үед бол галин байгууллагын нийт ажилтны албаа хаагчдын дунд залуу үеийн одоо эзлэх хувь бол маш бага байсан. За тэгээд 2023 оноос эхлээд галин байгууллагын хүний нөөцийн бодлого бол бас шинжилэл хийж эхэлсэн. За энэ үүнтэй холбоотойгоор бол 2023 оноос хойш нийтдээ 443 шинэ ажилчдыг төрийн албаа хаагчийн тусгай шалгалт болоод төрийн жинхэнэ албаа хаагчийг шилжүүлэн авах зарын дагуу бол шинээр одоо ажилд авсан маа. За тэгээд эдгээр хүмүүсийн бол 79%-ийг 20-30 насны яг залуу үеийнхэн бол эзэлж байгаа. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол одоо залуучуудын сүүлийн үед одоо галин байгууллагт ажилтан болох одоо шинээр ажилд орох одоо ийм хүсэл бол нэмэгдэж байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр олон нийтийн дунд бас нэг юм сөрөг бодол байдаг шүү дээ. Галин байгууллагад ороход заавал таньдаг хүн хэрэгтэй. Одоо таньдаг хүнгүүл бол галин байгууллагад ажилд орохгүй гэсэн нэг тийм сөрөг комментууд бас яваад идэг. Тэгэхээр сургалтын дүүд одоо багш хийж байгаа хүний хувьд энэ одоо асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ? За миний бодлоор бол тийм зүйл бол байхгүй гэж бодож байна. За галин байгууллагт гэлтгүй ер нь бол төрийн албанд одоо шинээр ажилд орохын тулд төрийн албаны одоо зөвлөлийн захин одоо сайт дээр зарлагдсан ажлын байр орон тоон дээр бол хүмүүс өөрсдөө нээлттэйгээр сонгон шалгаруулалтаа өгөөд ажил ордог болсон. За ялангуяа энэ дотор манай байгууллагын хувьд бол одоо тухайн одоо шинээр ажилд орохыг сонирхож байгаа иргэн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтаа өгөөд тэнцсэн бол энэ хүн тусгай шалгалтаар хаана аль галин газар хороодод томилогдох, ямар албан тушаалд одоо томилогдох. За тэгээд энэ албан тушаалд нь хэдэн одоо иргэнийг одоо шинээр ажилд авах юм бэ гэдэг нь бол ил тод нээлттэй байгаа. За яг л ихтэй сургуульд одоо нөгөө нэг өөрсдөө мэрэгжлээ сонгоод тухайн мэрэгжилд хэдэн оюутан эсвүүлж авах код зарласан тэр тоонд одоо эсэлтийн ерхий шалгалтын оноогоор жигсдэгтэй адилхан тухайн одоо газар хороодод тухайн зарласан орон тоон дээр одоо хичнээн ажилтныг одоо хичнээн иргэнийг ажилд авах юм бэ гэсэн энэ дээр бол одоо хүссэн төрийн одоо төрийн албан хаагчийн тусгай шалгалтынхаа оноогоор одоо ажилд орж томилогдож байгаа. Тэгэхээр энэ процесс бол маш ил тод нээлттэй явагдаж байгаа. Ялангуяа манай галин байгууллагад бол одоо шинээр ажилд орох гэж байгаа хүмүүс маань
одоо хаана очиж одоо ажиллахын за тэгээ ямар ажил үүрэг одоо хийж гүйцэтгэхийн гэдэг маань бол тодорхой байдаг. За тэгээд мөн одоо энэ одоо төрийн албан албаны зөвлөлийн сайт дээр одоо бүртгүүлэхдээ одоо энэ албан тушаалд би одоо ажиллахын тулд ямар мэргэжлийн индекс шаардах вэ гэдэг нь бол тодорхой нээлттэй байдаг. За тэгээд ерөнхийдөө бол одоо хүмүүс галим байгууллагад зөвхөн одоо галим мэргэжилтэй хүмүүс одоо ажилтгаа гэж боддог. Гэхдээ бол манайд бол бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс ажиллах боломжтой. Галим байгууллага өөрөө бүх төрлийн мэргэжилтэй мэдлэгтэй хүмүүсийг одоо бас ажиллахыг одоо цаанаас шаарддаг ийм одоо байгууллага байгаа. Галим байгууллагад одоо шинээр ажилд орохыг сонирхож байгаа хүмүүс маань өөрийгөө өөр мэргэжилтэй гэж одоо голохгүйгээр манад одоо тусгай шалгалтаа өгөө тэнцээд ороод ирвэл галим байгууллага шинээр ажилд орж байгаа нийт одоо шинэ ажилтнаа бол сургаж авдаг. Сургаад мөн тэднийг бас ажлын байран дээр тодорхой хугацаанд дадлагжуулсны дараагаар тухайн яг одоо томилогдсон албан тушаалд нь бол томилж явуулдаг. Та Гайл подкастыг үзэж байна. За тэгэхээр сургалтын төвийн талаар бас хоёлоо ярилцъя. Галийн ерөнхий газрын нэрвдэх сургалтын төв одоо яг ямар одоо үйл ажиллагаа явуулд, эндээ ямар одоо ажлуудыг хийж хэрэгжүүлдэг бас хамт олноо танилцуулбал. За тэгэхээр 1991 онд одоо Галийн улсын одоо байцаагчийн мэргэжлийн мэдлэг ур чадварыг одоо сайжруулах, дэвшлүүлэх зорилгоор манай төв бол одоо үүсгэн байгуулагдчихсэн. За одоо сургалтын төвийн маань үндсэн чиглэл нь бол Галийн улсын байцаагчийн одоо ирэх болох анхан шатны сургалт болох Галийн иргэн анхан шатны мэдлэг олох чиглүүлэх сургалтыг бол зохион байгуулдаг. За мөн одоо ажиллаж байгаа Галийн улсын байцаагчдынхаа мэдлэг за тэдний мэдээллийг шинээр сэргээх ийм зорилгоор бол Галийн улсын байцаагчийн давтан за тэгээд тусгай чиглэлээр ажиллаж байгаа албаагчдаа бас одоо тухайн чиглэлээр мэргэшүүлэх мөн одоо зөв хандлага төлөвшлийг одоо бий болгох зорилгоор ийм одоо сургалтуудыг бол явуулдаг. За мөн одоо гадны байгууллагуудад галийн харилцаанд оролцогчдод бас бид одоо өөрсдийн одоо үүргийг гүйцэтгэжтэй галийн байгууллагын одоо хийж хэрэгжүүлж байгаа за одоо ийм галийн хууль тогтоомжуудыг одоо сурталчлан таниулах за энэ галийн одоо үйл ажиллагааг сайжруулах зорилгоор галийн бүртгэгдсэн мэргэжилтний одоо эрх олгох анхан шатны болон эрх сунгах одоо тавтан одоо ийм сургалтуудыг бас ордог. Тэгээд галийн ерөнхий газраас одоо бусад одоо ихтэй сургуулиудтай байгуулсан санамж жижигхэн хүрээнд дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургуулиуд дээр бас одоо энэ чиглэлээр одоо галим байгууллагт одоо шинээр бэлтгэж байгаа мэргэжилтнүүдтэй буюу тухайн оюутнуудаа бол одоо сургалтуудыг бас ордгоо. За тэгээ манай ажилтаа албаагчид бол эдгээр сургалтад одоо хамрагдахын тулд маш их цаг хугацааг бол зарцуулдаг. Одоо тухайн хэлийн бомтууд дээрээс ирэхийн тулд тэгэхээр одоо бид бүгдийн хувьд бол ажилтаа албаагчдаа өөрсдийн ажлын байрнаар одоо суралцаж хөгжөөх мэдлэг ур чадвараа бол ийм дээшлүүлэх юм боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим сургалтын платформтой болох одоо ийм одоо ажлыг эхлүүлээд явж байгаа. За тэгэхээр хоёулагийн бас ярилцах цаг энэ хүрээд одоо дуусах төгсөж байна. Тэгэхээр галийн байгууллагад орж ажиллах сонирхолтой залуу үеийнхэндээ зориулаад өөрийнхөө зүгээс зөвлөгөө мэдээлэл өгвөл. За тэгэхээр ер нь одоо зөвхөн галийн байгууллага гэлтгүй төрийн албанд одоо ажилд орохыг хүсэж байгаа, сонирхож байгаа залуучуудаа хандаж хэлэхэд бол төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албаагч ерөнхий шалгалт болон тусгай шалгалтуудад өөрийгөө одоо сайн бэлтгээрэй. За өөрийн тухайн сонирхож буй одоо мэргэжлийн чиглэл тухайн салбарт одоо зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнүүдийг бас за сонирхож судалж одоо өөрийгөө юм тасралтгүй хөгжүүлээрэй гэж хэлмээрээ. Тэгээд боломж бол хаа сайгүй үргэлж одоо нээлттэй байгаа шүү гэж хэлье. За тэгэхээр энэ удаагийн подкастаа Галийн улсын байцаагч гэж одоо хэнийг хэлэх вэ гэдэг асуултыг асуугаад төгсгөе гэж бодож байна. За миний бодлоор Галийн улсын байцаагч гэж улс орныхоо энхий манаанд үндэсний аюулгүй байдлыг хангах улсын төсвийн орлогыг бүрдүүлэх гэсэн тусгаалсан чиг үүргийг хэрэгжүүлэгч Монгол улсын хамгийн анхны нүүр цонх болж буй энэ албан хаагчийг хэлнэ гэж боддог. За тэгэхээр энэ хэрхэм үүргийг гүйцэтгэж байгаа нийт галийн ажилтаа албан хаагчдаа цаашдын ажил албанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд оргаарч байгаа хаягаар галийн байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах боломжтой. Галийн ерөнхий газар